Энэ удаагийн дугаарыг олон улсын тааврын компанитай хамтран хүргэж байна. Хэрв та насанд хүрсэн бол доор холбоосоор орж бүртгүүлэхдээ товчлолт кодыг ашиглан 300% урамшууллаа аваарай. Мэдээж хариуцлагатай зөвхөн өөр тохирох дүнгээр оруулж хариуцлагатай байхыг уриалж байна. Баярлалаа. Анти, доор байгаа линкээр ороод манай кино товчлалын англи хэл дээрх суугийг сав дараарай guys. Цаашдаа бүх кинонууд маань энэ хоёр сууг дээр англи, монгол гэсэн хоёр хэл дээрх орох болно. Баярлалаа. Хайртай шүү. Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ 2026 онд гарсан Bloody Flower гэх маш сонирхолтой зурлыг товчлон хүргэхээр бэлдлээ. Bloody Flower зурлын нэгдүгээр анги Гуам хотыг айдас давтуудад буй цуврал алууршны тухай гарч эхэлнэ. Нийт 10 хүн сургаггүй болоод байгаагийн хамгийн сүүчийнх нь Хонжэ Гуан гэх эр байв. Гэмт хэрэгт нь хохирогч дээрээ эрүүх мэндийн туршилт хийдэг Ию Гём ажээ. Цагдаа нар эцэст нь сэжүүр олж Үу Гёмыг хор тавдартай өчтөн болох И Чангсыг эмчилж байх үед нь бүслэн авдаг. Мөрдөж Кон прокурор Ча И Ёныг баривчлааны үеэр байцуулахгүй байхыг хичээсэн ч тэрээр буцсангүй. Үу Гём аимшигтай тайван байх бөгөөд эмчилгээгээ дуусгахын тулд хугацаа тохирцохыг хүртэл оролдоно. Гэвч цагдаа нар түүний гэрээс хэсэрлэн мөчсөн цогцснууд олсноор прокурор Ча түүнийг огт өрөвдөхгүй. Дараа нь бид өнгөөдөгч Пак Хан Жунтэй танилцсан. Тэрээр нийгмийн шудраг бус хэрэгүүдийг шийддэг байсан ч одоо мөнгөний төлөө баян гэмт хэрэгтнүүдийг өмгөөлдөг болжээ. Учир нь түүний бага охин Пак Минсон Батэний өвчнөөр шанагч байгаа бөгөөд шин төрлийн эмчилгээнд зориулж 2 сая доллар олох шаардлагатай болсон байв. Тэрээр үүнийг ихнэхтэй хилээгүйч эмчилгэн гэж амласан эмч Мунсэ Гүкн сургаггүй алга болдог. Үргэлжлүүлэн Үу Гёмыг хэрэг рүү шилжихэд прокурор Ча бол өөрийнхөөрөө зүтэлдэг. Хэрэггүй зүйлд цаг гарддаггүй. Бульдозер шиг л дайчин нэгэн бөгөөд баян нөлөө бүхий Сижин группийн отхон ах юм. Ирж тэрээр зөвхөн шудраг явс, барив нотлохович хочилдог тул адмун тушаа дахих боломжоо ардсаар байдаг. Прокурорын хуваар амжилт гаргаж чадахгүй бол гэлтэй буцаад гүгээд очих байх гэж хүмүүсийн боддог нь түүний дургүйг ихэд хүргэнэ. Тэрээр Үу Гёмтой ганцаарчлан байцаалт хийх бөгөөд Үу Гём түүний тухай интернетээс бүгдийг нь мэдсэн мэт харагдана. Тэрээр 17 хохирогчдээр туршилт хийсэн. Тэдгээр нь бүгд нас барсан бөгөөд ямар ч идэршгүй өвчнийг ангаах аргыг нээсэн гэж мэдэгдэнэ. Прокурор Ча түүний эмчилгээний аргыг бос, харин үйлдсэн гэмт хэрэгтэнд анхаарал хандуулж байгаад тэрээр бухимдах бол. Прокурор Ча түүнийг үйлцэг хэргийнхээ ноцтой байдлыг огт ойлгохгүй байгаад нь бухимдана. Хан Жуны хувьд Минсо охин нь найз нөхөдгүй. Гэртээ хайхыг хүсэн шанагч буйг харах нь түүний зүрхийг зүснэ. Тэрээр удахгүй охиндоо хэвийн амьдралыг биелүүлнэ гэж өөртөө андгаална. Тэгтэд хувь тавилан түүнийг Үу Гёмтой холбоотой байдаг сурвалжлагч Жүү Үу Чолтой учруулна. Сурвалжлагч Жүү өмнө нь итгэвчэн байсан боловч прокурорын газраас түүнийг шүүхэд өгснөөр ажлаа алджээ. Одоо тэрээр амиа зогоохын тулд ханж тавах зорилготой сенсац мэдээ бичдэг болсон. Хэрв тэрээр Хан Жүүнийг Үу Гёмыг өмгөөлөхөд ятгах чадвал чамгүй их хэмжээний шимтгэл аван гэдгээ хийгдэг. Харамсалтай нь Үу Гём Мунсэ Гүкийг өөрийнх нь хохирогчдын нэг байсан гэдгийг ичлэх замаар Хан Жүүнийг өөртөө татаж чаддаг. Нөхцөл байдлыг бүрд ордууж тэрээр Сэгүгт ямар ч эмчилгээний арга байгаагүй гэж мэдэгдэнэ. Хан Жун сэтгэлдээ унаж дээрэс нь Үу Гём түүний ардсан 2 сая долларыг өмгөөлөхийг хөс болгон өгөхөөр санд болгоход бүрч цочирдно. Хамгийн гол нь тэрээр Минсо охиныг нь эмчиж өгнө гэж амлаж байна. Хан Жун энэхүү алуурчин түүний асуудлуудыг яаж мэдээд байгаа дайхан эргэлзгээд Үу Гём түүнд өөрийнх нь эмчилгээ амжигтай болсон хүмүүстэй уулзахыг санд болгодог. Мөн тэрээр хийсэн амандаа хүрч Хан Жунийг явахт нь 1 сая доллар өгнө. Хуульч залуу энэ бүхэнд Жүү сурвалжлагч ямар оролцоотой гайхахад сурвалжлагч Жүү баривчлагдахаасаа 7 хоногийн өмнө Үу Гём өөр дээр нэрсэн гэдгийг хэлдэг. Тэрээр эдгэрсэн өвчтнүүдийг нь олж нийтлж бичүүлэхийн тулд Жүүд мөнгө төлжээ. Гэвч тэд одоогоор ердөө 2 өвчтнийг л мэдэх бөгөөд тэд нь И Чансэ болон саажилттай хүү Сан Үүнэр байв. Мөчсөн цогцснуудад хийсэн задлан шинжилгээгээр Үу Гём Америкт нээхээс нь хамаагүй өмнө нэгэн төрлийн нэгдлийг ашиглаж байсан нь тогтоогдно. Прокурор Ча Үу Гёмыг маш ухаалаг оюутан байсан боловч 3 жилийн турш комонд орж ээжигээ ардсны дараа ангаахын карьер нь нурам унсан болохыг олж мэднэ. Түүний бүх хохирогчд гэнт хэрэгтнүүд байсан боловч прокурор Ча үүнийг огт тоосонгүй. Учир нь аллаг бол аллаг гэж тэр үзэж байлаа. Тэрээр Үу Гёмыг ялаа хөнгөлүүдэх хэрэгсэл болгон ашиглуулахгүй тулд үйлдсэн цогцснуудыг олохоор шийднэ. Тэрээр Гуам хотын цагдаа нарыг эрлийн ажилд дайчилдагч. Энэ нь эсэргээрээ эргэж, олон нийтийн зүгээс тэднийг цуу ярианд үндэслэн ажиллах хүчийг дэмий үрж байна гэж шүмжиж эхэлдэг. Ерөнхий прокурор шахалтад орж прокурор Чад өөр арга барил ашиглахыг тушаана. Прокурор Ча Үу Гёмийн эмнэлэг зүүн туршилтыг сонирхож буй дүр эсгэх боловч Үу Гём өөрийн туршилтаа амжилттай болсон. Анхнаасаа л туршилтаа дуусгаад бууж өгөхөөр төлөвлөж байсан гэж мэдэгдэхэд тэрээр огтхонч тоохгүй. Түүний яриаг сонсож буйныхаа хариуд тэрээр үйлдсэн цогцснууд хаана байгааг хэлхийг шаардна. Тэрээр бууж өгч удалгүй цагдаа нар уулан дээрээс цогцснуудыг олдог. Хамгийн сүүчийн хохирогч болох Хонжэ Гуаны бүх цусыг юуж авсан байв. Яг тэр мөчөд сурвалжлагч Жүү болон Хан Жун нар эцэст нь Сан Үүг олж уулзна. Түүний саажилт үнэхээр эдгэрсэн бөгөөд тэрээр тэрэгцэр дээр суудаг байснаа болж өөрөө атгаж байлаа. Үу Гём яагаад хамтран ажиллах болсон шалтгааныг эргэн дурсамжаар харуулна.
Тэрээр цогцснуудын байршлыг хийснийхээ хариуд ялан хилцэл хийхийг хүсжээ. Хилцлийн нөхцөл нь прокурор Ча түүнд тусалж, ямар ч мис заслын худаг хүргэлгүйгээр ямар ч эдлэршгүй өвчнийг үнэхээр эмчих чадна гэдгээ шүүхтэр батлах боломжийг Үгэмд олгох явдал байв. Bloody Flower зургийн 2 дугаар анги прокурор Ча Иён Үгэмд цаазын яд оноохыг зорж буугаа мэдгдснээр эхэлнэ. Өнгөөдөгч Пак Ханжун түүнд эргэлзсэн хിവэр байгааг анзаарсан Үгэм өөрийн түүхээ ярьж өгдөг. Тэрээр автомашины ослын удмаас 3 жил комонд орсон бөгөөд цусны мутацийн ачаар сэрсэн боловч үүний гаж нөлөөнд тайлбарлахын аргагүй их өвдөгт байв. Ямар ч эмчилгээ байхгүй байсан тул тэрээр өөрийн биедээр туршилт хийж эхэлсэн бөгөөд эцэст нь эмчилгээний аргыг олжээ. Энэ нь Ханжунийг түүний өнгөөдөгч болохоор шийдэхэд хүргэдэг. Мэдээж хэрэг хоримтгай олон нийт цагдаа нарыг буруутгаж байснаа болж Үгэмд цаазын ял оноохыг шаардаж эхэлнэ. Прокурор Чагийн төлөвлөгөө бод Үгэмийн сэтэл нь бусдын төлөө биш, харин сэтгцэн эмгэгтэй, урдаас төлөвсөн, өшөө авахтын шинжтэй байсныг батлах явдаг юм. Түүний хамгийн анхны хохирогч нь түүнийг дайрж комонд оруулчихад хэргийн газраас зугтсан жолооч байв. Хэрв тэр зүгээр л эмч зүүн туршилт хийж байсан бол хохирогчдоо эрүүдэн шүүж, хэрцгийгээр мөчлөх шаардлагагүй байсан гэж тэр үзнэ. Энэ бүх хугацаанд Үгэм инээж тухурхаж байсан нь шүүх бүрэгдэхүүнээс ямар ч өрөвдөг сэтгэл төрүүлсэнгүй. Ханжун сүүлчийн боломжоо ашиглан Үгэмор эмчлүүж идгэрсэн 6 гэрчийг авчирна гэж мэдэгдэнэ. Гэвч тэрээр хэнийг ч олоогүй байсан тул энэ нь ердөөл залмих байлаа. Нөхцөд байж бүрд ордож тэрээр Үгэмийг үнэхээр сэтгцэн эмгэгтэй алуурчин гэдэгт итгэх боловч Үгэм үүнийг огт тоосонгүй. Үгэм хэрэг өөрөө ялалт байгуулбал Ханжууны өвчтөе охин Минсог эмжих чадна. Харин цаазан ял авбал гэдгийг сануулна. Минсогийн биеийн байдалд уланд ордож, эмч мэрэгжихтэй эхнэр Жэхийн охиныхоо төлөө хийж чадах зүйл үлдээгүй гэдэгт итгэх болсон тул Ханжуунд өөр сонголт байхгүйг тэрээр ойлгоно. Тэрээр сурвалжлагч Жүү Үу Чолоор дамжуулан прокурорын газрыг ангаах ухааны дэвшлийг үл тоомсорлолоо хэмээн шүүмжилсэн нийтлэл бичүүж олон нийтийн санаа бодлыг удирдахаа шийднэ. Дээд түшаалтнууд нь үүнд ихэд хидэгнэх боловч прокурор Ча огтхонч няцах шинжгүй байлаа. Гэрчүүдийн тухайд Сан Үгийн ээж хүүгээ олсны хил амнаас айж байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалздаг. Мөн Минсогийн өвчин болох Баттайны өвчнөөс бүрэн ангиж ирсэн Өө Мин Гю гэх хүн байх боловч хинч түүнийг олж чадахгүй байв. Ханжун Үгэмийн судалгааны ажлыг шүүхэд өгөх санз гаргахад түүнийг нэгэн улаан дэвтэр рүү чиглүүлнэ. Гэвч тэрээр дэвтрийг олохын оронд Үгэмийн клиникийн бичлэгийг мөрийтэй тоглоомоор зүрх гарган хийж байсан нэгэн хүүг барьж авдаг. Прокурор Чач зүгээр суусангүй. Үгэмийг мухардалд оруулахын тулд ганцаарчлан хорих камерт шилж үхнэ. Хоригдлууд түүнийг бай болгохоор шийдсэнийг бид эндээс харж болно. Мөн прокурор Ча гүтэрхийн үндслээр сурвалжлагч Жүүгийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл авна. Гисэн хэдий ч Ханжун хуулийн цорхон ашиглан нөхцөл байдлаас мултарч тэдний файлуудыг хамгаалж чаддаг. Сурвалжлагч Жүү тэдний хоорондын таарамжгүй харилцааны талаар гайхахад Ханжун өөрийгөө прокурор Чаг оюутан байхад нь багш байсан гэдгээ хэлнэ. Түүний хуучин туслах Мингюн багт нэгдэх санал тавьснаар ажил хэрэг нааштай эргэж эхлэв. Хүмүүстэй харилцахдаа гаргууд тэрээр Сан Үгийн ээжийг мэдүүлэг өгөхөөр хялбарх нь ятгах чадлаа. Түүнчлэн цусны хор тавдраа бүрэн эдлээс нь Сон Тэжийн гих хүнийг ч зөвшөөрүүлж чаддаг. Гэвч Сан Үгийн ээж болон Тэжийн хоёулаа Үгэмоос сүрдүүлсэн захидал хүлээн авсан байлаа. Мингюн тэдний аюулгүй байдлыг хангах болно гэж итгүүлж чаддагч Ханжун Үгэмийн энэхүү санамсаргүй гай тарьсан үйлдэлд маш их хилэгнэнэ. Тэрээр эмчийг ажва санаагаа хэрэгжүүлэхээс өмнө заавал өөртөө зөвлөлдөж байхыг тушаах бөгөөд энэ нь Үгэмд огт таалагдсангүй. Дараагийн шүүх хурал дээр Сан Үгийн ээж Үгэмийн талд мэдүүлэг өгнө. Гэвч энэ язгт удаан үргэлжилсэнгүй. Учир нь прокурор Ча шүүх эмнэлгийн шинжээчийг авчирч Сан Үг саажилттай байгаагүй. Харин эмчлэгдэх боломжтой Сегва өвчнөр өвдөж байсан гэж мэдүүлдэг. Сон Тэжийн сандарч мэдүүлэг өгөхөөс хатгалзна. Прокурор Ча шүүгчийг ятгаж түүнийг өөрийн талын гэрч болгож чадсанаар бүх зүйл буруу тишээ эргэв. Тэрээр өвчин дахин сэтэрсэн болохыг илчилж Үгэмийг залхин мэхлэгч хэмээн зарлана. Ханжун ихэд бухимдэж Тэжинтэй нүүрэгтэн учраа олохыг оролдох бөгөөд үүнийг Ча прокурор анзаарна. Шүүх хурал дуусны дараа тэрээр Тэжинтэй ганцаарчлан уулзахад Тэжин Үгэмийг өөрийг нь эмчиж чадсан гэдэгт итгээгүй гэдгээ хэлдэг. Тийм ч учраас тэрээр өөр эмчилгээг давхар хийлгэж эхэлсэн бөгөөд үүнээс болж өвчин нь дахин сэтэрсэн байжээ. Ча прокурор Үгэмийн өмнө хэлж байсан анхааруулгыг эргэн санана. Үгэм Чансыг өөр хүнээр мис засал хийлгэж болохгүй. Энэ нь түүний эмчилгээнд саад болж үр дүнгүй болно гэж сануулж байсан юм. Энэ нь Үгэм буруугүй. Харин Тэжин өөрөө эмчилгээний горим артсан гэсэн үг байлаа. Энэхүү үннийг мдээгүй байгаа Ханжун Үгэм хоёр шүүх хуралд буруу тишээ эргэж байгаад бие биенээ буруутгах нь маргалтна. Үгэм өөрийгөө зөвхөн хүмүүсийг эмчлэхийг л хүсэж байна гэж зүтгэх боловч Ханжун түүнд итгэхгүй. Эцэст нь Үгэм Ханжунээс түүний жинхэнэ сэтэл зорилгыг хүлээн зөвшөөрч чадах эсхийг нь асууна. Bloody Flower киноны 3 дугаар анги Үгэм Ханжунд хин нэгнийг эмчиж байгаа тушаат үзүүлэхийг хүсэж буугаар хэлдэг.
Current Affairs Forum нэгтээ мэдээний хөтөлбөр Үг Ёмыг Леуржин гэж нэрлэн ахмад наснуудын үзэл бодолд нөлөөж эхнэ. Харин прокурор Чагийн аав охиндоо санаа зовж хэргийг орхихыг хүснэ. Гэвч прокурор Ча аавынхаа энэ халамжинд таагүй хандах бөгөөд тэдний харьцаа түүний нэр хүндэд нөлөөлнө гэж үзнэ. Түүнчлэн Минсогийн ээж Жэхи охиныхоо төлөө ийм төвширсэн алхам хийж буй Ханжуныг буруутгана. Ханжун эмчилгээний талаар дурдахад Жэхи Үг Ёмын эмчилгээг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Прокурорын зүгээс цаазаар авах ялыг дэмждэг. Өмнө нь прокурор байсан төлөөлөгдөж Бекийг өөрсдийн талд татан оролцуулна. Ча түүнийг мэдээний хөтөлбөрт оролцож байр сууриа илэрхийлэхийг ятгах бөгөөд олон нийт ч үүнийг хүсэж байгаа тул Бекийг сонгуульд ялна гэдэгт итгэлтэй байна. Бек бүр Ханжуны саллтын талаар хүртэл дурдж хитрхи холд авна. Гэвч Ча бохир тоглоом тоглох дургүй тул ийм стратеги боловсруулсан Бекийн тамгын газрын даргаыг хатуу зэмэгдэг. Өмгөөлөгчийн тал Үг Ёмын хохирогчд нь халдлаг, хүүхдийн хүчирхийлэл зэрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байсныг олж мэднэ. Тэд үүнийг олон нийтэд задруулснаар сошиал медиагаар хүчтэй дахиж, залуу үеийнх нь Үг Ёмыг дэмжиж эхэлдэг. Дараагийн шүүх хуралдаан дээр Ханжун 3 шинэ нотлох баримт гаргаж өгнө. 1. Эмчилгээний түүх. Үг Ёмыг осолд орохоос өмнө эмэл зүүн тогшигт хийх зөвшөөрөл үнэхээр гарсан байсан. 2 дугаар. Хохирогчдын үйлдсэн гэмт хэрэгүүд. Бүх хохирогчдын эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэгүүдийн баримт. 3 дугаар. Эмчилгээний бодис. Энэ бол Үг Ёмын хувирсан, мутацид орсон цус бөгөөд Жэхи хүртэл уг цус ангаах шин чанартай болохыг баталсан. Эцэст нь Ханжун эмнэлгийн туршилт үзүүлэхийг хүсэж хэрэв Үг Ём ходж болох нь дуртагдвал өмгөөлөгчийн эрхээсээ татгацгаа мэдэгдэнэ. Гэвч Ханжун прокурор Ча нарын аль аль нь Үг Ёмын судалгааны ажил, улаан дэвтэр яагаад олдохгүй байгааг гайхна. Тэд Үг Ёмыг хамтрагчтай байж магадгүй гэж таамаглаж байтал мөрдөгч Гон Үг Ёмын клиникийн хажуугаар өнгөрч буй нэгэн нууцлаг хүний хяналтын камерын CCTV бичлэгийг үзүүлснээр Чагийн сэжиг улам төрнө. Ханжуны хувьд тэрээр Үг Ёмын эмнэлгийн түүхийг судалж үзээд мутацид орсон эсийг анх илрүүлсэн профессор Хан л түүний хамтрагч байх ёстой гэж дүгнэдэг. Гэвч Ханжуныг очиход профессор Хан Үг Ёмын бүх яриаг үгүйсгэж ямар ч эд шидийн эмчилгээ байхгүй гэж мэдэгдэнэ. Ханжуныг гараад явж байхад Ханы гэрийн гадна нэгэн хар машин зогсож байхыг тэрээр анзаарна. Шоронд зарим хоригдлууд Үг Ёмын хит тайван байдлыг хачирхна. Удалгүй нэгэн хуйг тэдгээр хоригдлуудын нэгэнд "Үг Ём, чиний төрсөн ахыг алсан" гэж хэлнэ. Энэ хооронд эмнэлэгт байгаа Минсогийн бие улам муудав. Америкийн цусны холбоо эмнэлгийн туршилт хийхийг зөвшөөрсөн боловч шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн үр дүн тодорхойгүй аюуртай гэсэн үндслээр татгалзсан хариу өгдөг. Мөрдөгч Гон хамтрагчийг нь хайж байгаад боомзууж амиа ардсан нэгэн ирлүү хөтөлдөн очихын тэр. Дараагийн шүүх хуралдаан дээр шүүгч Үг Ёмын алдаг үйлдсэн сэтэл шалтгааныг авч хилцхий зөвшөөрөв. Гэвч тэрээр эмнэлгийн туршилт явуулахаас татгалзаж, прокурор Чагийн шаардсан цаазаар авах ялыг хүлээн авлаа. Bloody Flower киноны 4-р анги Ханжун шүүгчид өчөлтөнд тайлбарлахыг оролдож буйгаар эхлэх боловч шүүгч өөрийн гаргасан шийдвэрээсээ огт ухрахгүй. Прокурор Ча ядалт байгуулсандаа баярлаж суухын оронд боомзууж амиа автсан эрийн хэргийн газар доо шууд ярим очдог. Тадигач ир бол Үг Ём болон профессор Ханы ажиллаж байсан Чүм эмнэлгийн эмч Хом Минсу байж таарав. Доктор Хом бол Үг Ёмын эмнэлзүүн туршилтыг баталсан хүмүүсийн нэг байсан бөгөөд дараа нь эмнэлгээ орхиж профессор Хантай хамтран Жинам судалгааны хүрээлэнг байгуулжээ. Үг Ёмын хэрэг рүү эргэн ороход цаазаар авах ял сонссныхоо дараа тэрээр давж заалдах гомдох гаргасан боловч шин шүүгч Чойн захирд Огийн батны найз байр. Шүүгч Чой эмнэлгийн туршилт хийх хүсэлтийг гарцаагүй ницан гэдгийг Ханжун ойлгож тэдэнд нөөц төлөвлөгөө хэрэгтэй болохыг ухаарна. Энэ хооронд прокурор Ча Жинам судалгааны хүрээлэн зочилдог. Түүнийг харамгацаа нэгэн ир зүхтах боловч Ча түүнийг алдаж харин тэр хүн хяналтын камерт бичигдэж үлдэнэ. Үг Ёмыг тусгаар төхөөрөөс олон хүнтэй энгийн камер руу шийдвүлэв. Түүний өрөөний хамт олонний нэг нь сүүчийн хохирогч болох Хон Жэгваны төрсөн ах байж таарна. Хүдээж байсанчлан хоригдлууд шөнөөр Үг Ём руу дайрдаг. Энэхүү үүмэн самууны үеэр хоригдол Бэ Гүн Хёг хөлөндөө хотгодуулна. Үг Ём давуу талыг олж явахдаа харуулуудыг эртэл дайрч буй дүр үзүүлдэг. Дараа нь тэрээр таталт өгч буй мэд жүжигдэж эмнэлэг рүү яаралтай хүрэгдмэгцээ профессор Ханыг дуудахыг хүснэ. Өнгөрсөн үеийн дүр зураглалаар энэ бүхэн Ханжунтай хамтран төлөвлөсөн ажил байсан нь илэрдэг. Ханжун албан бус туршилт явуулах санал гаргасан байна. Тэд төрөлхийн нэврэрлэг бүрхөвчин гэмтэгтэй хоригдол бийг сонгож авчээ. Үг Ём бодит төлөвлөлөөр боловсруулсан бөгөөд Ханжун гарч удах эрсдлээс эмээж байсан ч Үг Ём давж заалдах шатны шүүхэд бус зөвхөн өөрийн чадвараа батлан харуулахад анхаарлаа хандуулж байв. Одоо үед Үг Ём хоригдол бэд цус сэлбэж, үүний үр дүнд Бэгийн хотголуулсан шарх болон эвэрлэг бүрхөвчин гэмтэх нь эдгэрдэг. Профессор Хан Бэгийн биедэх Үг Ёмын цус нь жинхэнэ ангаагч мөн болохыг батлна. Үүний дараа олон нийтийн дийлэнх олонх нь туршилт хийхийг шаардаж Ханжун үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах хэмээн сүрдүүлв. Ийм их шахалтын дор шүүх Чүм эмнэлгийн хяналтанд дор туршилт явуулахыг зөвшөөрдөг. Өөр нэгэн газарт прокурор Ча профессор Хан Үг Ёмыг шоронд эргэж очсныг олж мэднэ. Түүний шалгаж амжихаас өмнө төлөөлөгч Бэгийн тамгын газрын дарга Пүгэ хурж ирнэ. Тэрээр Минсо
Батны өвчнөд тэнцэж байгаа бөгөөд туршилтанд орох хүсэлт гаргагчдын нэг гэсэн нууц мэдээлэл олж авчээ. Үүнээс гадна профессор Хан Үгьямыг комд байх үед нь түүн дээр туршилт хийсэн байв. Пүүгээ дарга энэ мэдээллийг их сурвалжаа хэлэхээс татгалзаж, энэ бүх заван хэргийг цэвэрлэж дууссан гэд прокурор Чад хитрхи гүнзгий өгөхгүй байхыг анхааруулдаг. Пүүгээ даргын энэхүү айдас хүргэм анхааруулгын дараа профессор Хан сургаггүй алга болно. Хан Жун үйл явдлын ийм өрнөлд гайхаж байсан ч Үгьямд энэ бүхэн огт хамаагүй байв. Багш шав хоёрын харилцаа аль хэдийн тасарсан бололтой. Үгьямын хэлснээр профессор Хан өөрөө ангаагчийг гаргаж авч чадаагүй бөгөөд Үгьям амжигтанд хүсэнд хорсож явдаг ажээ. Профессор Хан хариулт хайж шоронд Үгьям дээр очсон боловч Үгьям түүнд юу ч хэлээгүй байна. Тэр шин прокурор Ча Хан Жун дээр очив. Хан Жун түүний үлгэр дуурайлал авдаг эрхэм хүн байсан тул Ча маш их сэтгэл хөдлсөн байлаа. Тэрээр Хан Жуныг Минсогийн татаар өөрт нь хэлэхгүй явдаа хэмээн харамсаж туслахаа амсав. Хариуд нь Хан Жун Үгьямыг өмгөөлж байгаа өөрийгөө үзен ядаж байгаа ч энэ нь түүний сүүлчийн боломж гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч энэ бүх зөрчилдөөн татаар болж эцэст нь туршилтанд хорт хавдартай Ча Үжин хэмээх бяцхан хүү сонгогдов. Цус хэлбэж дуусны дараа шүүхээс үр дүн хүлээх 24 цагийн хугацааг олгоно. Энэ хооронд мөрдөгч Гон Жинамаас зугцсан этгээдийг шин хоочон болохыг тогтооно. Түүний гинт хэргийн түүх тун сонирхолтой бөгөөд тэрээр залилан аллагын хэрэгт холбогдож байсан ч ялан төр төдөлдсөн байв. Харин тухайн үеийн прокурор нь захирал О Хэндок байж таарлаа. Мөн шин хоочон болон профессор Хан нарын холбогдсон эмнэлгийн ёс зүйн зөрчлийн хэргийг захирал О Хянан хэлэлцэж хэрэгсгүй болгож байжээ. Прокурор Ча үүнд маш их цочигтож Пүүгээ даргын дурдсан цэвэрлэе гихчид захирал О холбоотой байж магадгүй гэж сэжиглэж эхэлнэ. Хэдхэн цагийн дараа Үжин хүүс ирэх бөгөөд биеийн бүрэн идэрсэн байна. Ангийн төгсгөлд Чүм эмнэлгийн төв зөвлөлийн дарга Чэ Жон Су Хан Жун дээр зочлон ирснээр үйл явдал дуусдаг. За энд хүрээд Bloody Flower цувралын 4-р анги төгсөж байна. Удахгүй дараагийн ангиар уулзъя. Түр баярлалаа. Тий. Сав дарахаа битгий мартаарай guys.